төсөлтэй холбоотой ижил агуулгатай судалгааг өнгөрсөн оны 10 сард хийжсэн. Тэгээд нэг асуудалтай тулгарсан нь болохоор ер нь бас яг улсуудыг судлаад үзэхээр яг энэ намын гишүүнээсээ төдөлцдөг орны тоон бусад орнуудаас харьцуулахад бага цөөн харагдсан. Англи, Канада гэх мэтлэнгийн орнууд тэгээд нэг гишүүн нэг намаа санаачлахаар энэ нүрэ асуудалтай байна. Тэгэхээр улсын намуудын төлөөллийг оролцуулаад энэ хуулийг судлах одоо шаардлагатай бол өөрчлөлт оруулах, хуулийн төсөлд бэлтгэх ажлын хэсэг байгуулах хүсэлтийг өнгөрсөн оны 10 сард болон туяа даргад өгж исэн. Гэхдээ энэ асуудал шийдэгдээгүй. Тэгээд бас яг энэ тулгарсан асуудалтайгаа холбоотой асуултыг хууль санаачлагчаас асууя. Энэ зөвхөн намын одоо жишээлбэл даргыг намын гишүүнээс нь төдөлзүүлснээр энэ төв байр суурийг илэрхийлэх намч улс төрөөс ангид байх энэ асуудлыг хангаж чадах уу? Одоо бид хэлсэн өнөөдөр асуудалтай ерөнхийлөгчийг үеийн ерөнхийлөгчнийг бас улсын намаас төдөлзүүлдэг мөртлөө улс төрт тодорхой хэмжээнд оролцоо нөлөөллүүд нь байгаад байна. Тэгээ энийг энэ хуулиар өшөө яаж одоо сайжруулж болохоор вэ? Энэ талаар таны саналыг сонсъё. Хоёрдугаар энэ улсын хурлын дарга одоо ер нь бол энэ хуулийн агуулга нь бол нам төрийн дээр гараад энэ төрийн институт, төрийн байгууллагуудад нөлөөлөл байна гэдгийг тэр эслийг багасгах юм зорилготой гэж ойлгож байна. Тэгэхээр бидний хувьд бол одоо хамгийн том асуудал бол улсын хурлын дарга гэхээсээ илүү намуудын бүлэг байгаа. Одоо жишээлбэл Арцсан нам дээр 3 одтой шийдвэр гарлаа гэхэд улсын хурлын гишүүн өөрийнхөө одоо бие даасан ард түмний элч гэдэг байр суурийг илэрхийлэх боломжгүйгээр заавал тэр жишээлбэл шийдвэрийг дагахгүй бол ямар нэгэн хариуцлага шийтгэл хүлээх асуудлууд яригддаг. Улсын хурлын гишүүдийг нэр дэвшээд гишүүн болох үед нь нам нь жишээлбэл гэрээ хийдэг, хариуцлагажуулж одоо жишээлбэл оноожуулах иймэрхүү үйл явцууд байдаг. Тэр энэ зохицуултыг ер нь бас одоо та юу гэж харж байгаа? Энийг ер нь хөндөх ёстой юу? Саяын одоо энэ орж ирж байгаа үзлэр эмнэлгийн хүрээнд бас агуулгын үед юу гэж харж байгаа гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаар энэ улсын хурлын даргыг одоо нам бус болгохтой холбоотой харилцаанууд бас цаашаа энэ улсын хурлын дарга чинь бас улсын хурлын гишүүн байгаа. Тэр энэ санал өгөх одоо улсын хурлын хэлж байгаа асуудлууд дээр зарим улсуудын хувьд бол түрүүчийн одоо дурдсан Англи, Канада зэрэг орнуудад болохоор санал өгөх одоо асуудлыг хязгаарладаг. Хэрвээ санал тэнцсэн тохиолдолд санал өгдөг ийм зохицуултууд байдаг. Энийг санал хураалттай холбоотой дээр нь улсын хурл бас томилгоотой холбоотой асуудлууд байдаг. Одоо шинэ Монгол банкны ерөнхийлөгч, санхүүгийн зохицуулах хорооны ерөнхийлөгч, аудитын газар, үндэсний статистикийн хороо гэх мэтлэн эсвэл тамгын газрын даргын хүртэл томилоход улсын хурлын даргын үүрэг оройлыг яаж одоо харж байгаа юм бэ? Энийг тэр олон намын төлөөлөл орсон даргын дэргэдэх зөвлөлөөрөө шийдэж явах юм уу? Эсвэл энийг яах юм гэдгийг таны бас бодлыг сонсъё. Дээр нь энэ улсын хурлын сонгуульд энэ улсын хурлын нам биш улсын хурлын дарга маань сонгуульд оролцоход одоо ямар шүү байдлаар явах юм бэ? Тэгэхээр яг энэ харилцаануудыг энэ хуулийн төсөв тусгаагүй учраас ер нь цаашдаа яаж зохицуулсан дээр вэ гэдэг талаар энэ асуудлуудыг яаж харж байгаа гэдэг талаар асуулт байна. Дээр нь үндсэн хуулийн дээр одоо энэ одоо заалттай холбоотойгоор яагаад гэвэл бас нэг улсын хурлын гишүүний эрхийг нь одоо хязгаарлаж байгаа учраас энэтэй холбоотойгоор үндсэн хуулийн дээр өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байгаа юу гэсэн ийм асуултууд. За хууль санаачлагчдыг төлөөлж Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүн хариулна. За төр хүлээж байгаа улсын их хурлын дэд дарга Жаданбын Батэрдний урилгаар Болгон аймгийн Бүрэг хангаас сумын ерөнхий боловсролын сургуулийн 1986 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэндээ Монгол улсын их хурлынхаа нийт гишүүдийн өмнөөс ажлын амжилт, амьдралд нь эрүүлэнх сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За Тэмүүжин гишүүн хариулъя. За сүүлийнхээс нь яг одоо улсын их хурлын даргыг төвч байр суурин дээр байлгах болон улс төрийн намын улс төрөөс ангид байлгах гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бол үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол одоохон шаардлага гэж үзэж байгаа. За нэгдүгээрт таны асуусан ер нь бол заавал улсын их хурлын даргыг намаас төдөлзүүлэх гэдэг ийм хатуу зорилго хууль санаачлагчид бол тавихгүй байгаа. Хамгийн гол нь төвч байх ёстой. Энэ олон намын төлөөлөл бүхий парламент тэр дундаа энэ парламентын мэтгэлцээ бодлогын өрсөлдөөнийг энэ талбарт хэвэн явуулахын тулд энэ төвч байр суурьтай хүн энэ мэтгэлцээнийг
удирдах зохион байгуулахгүй нэг талд нь орвол мэтгэлцээ бодит дээрээс болохгүй. Хоёрт нь та бүхэн сая жил хүрэхгүй хугацаанд дотор 2 удаа харлаа. Улсын их хурлын дарга өөрөө намын дотоод сонгуул болон намын улс төртэй хутгалтахаар парламент яаж хямрдгийг та бүхэн бол маш тодорхой харлаа. Тэгээ арьс махан дээр мэдэрсэн баг. Парламент бол хамгийн доктортой институт байх ёстой. Гэтэл улс төрийн намын дотоод асуудлаас болоод 2 удаа парламентын спикер нь бууж гин, 2 удаа засгийн газар нь огцорж гин. За энэ бол өөрөө тэр дундаа парламентын спикерийг намч биш байлгах гэдэг ямар чухал болохын одоо амьдралынхын түүх кейс шаардлага болсон баха. За нам улсын хурл буюу парламентын гишүүний толгой дээр гараад байна гэдэг асуудал намын сахилга бат намын үзэл баримталтай их холбоотой. Сонгуулиар намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөрийг дэмжиж сонгуульд орсон хүн нь сахилга баттайгаар тэр амлалтын төлөө сонгогчдоо хэлсэн үгнийхээ төлөө явах гэдэг бол зарчим. Тэрнийхээ эсрэг яваад байвал нам бол парламентын ардчлал хөгжсөн улс орнууд бол нам бол тэр мандатын хугацаанд яаж чадахгүй. Харин бүх нийтийн сонгуул болох үед улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй манай нам чамайг дэвшүүлэхгүй гэдэг хатуу байр суурьал илэрхийлдэг юм байлээ. Дунд нь бол одоо шаардлага тавина. Улсын хурлын гишүүн мандаттай учраас гүйгүй би сонгогчдын талд зогсох хэрэгтэй. Энэ удаа намын чин байр суурь надад таалагдахгүй гэх юм бол тэр хүн өөрийгөө илэрхийлээд үгээ хэлээ саналаа өгөх эрхийг хинч хязгаарлах боломж байхгүй. Германд ч хязгаарлахгүй, Монголд ч хязгаарлахгүй. Ганцхан намаа сахилгатаа эвдээд байгаа учраас гэдэг нь дараагийн сонгуул дээр л хариуцлага тооцох асуудал яригдж байгаа. За спикерийн санал өгөх эрхийн тухай асуудал бол үнэхээр бас яригддаг. Санал өгөх эрхээсээ илүүтэйгээр үг хэлэх эрх нь их хатуу юм билээ. Парламентын спикер тодорхой асуудал дээр За тодруулах уу болцсон уу? За дэг барина. Та их дэг ярьдаг шүү дээ Тэмүүжин гишүүнэ. За инх төвшин гишүүн Дасцэрэнгийн инх төвшин тодруулж эсвэл тэн дээр хариулъя. Тэгээ ерөнхийдөө үзэл баримтлалын хувьд бол энэ хуулийг дэмжиж байгаа. Парламентыг байлгах, засгийн газар шиг байлгах үүднээс энэ зохицуултууд байх ёстой гэж бодож байна. Гэхдээ яг саяын асуулт дутуу байсан учраас Тэмүүжин гишүүнийг нэмж гүйцэж хариулт өгөхийг хүсэж байна. За хэшиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүн гүйцэж хариулъя. Нэмж хариулъя. За парламентын спикер хуралдаж байгаа хуралдаанаа хөтлөж явуулахгүй тулд өөрөө байр суурь илэрхийлэхийг хориглодог юм байлээ. Харин байр суурьтай гэж үзэх юм бол орлогчтой хурлаа удирдуулад өөрөө гишүүнийхээ судал дээр суужгаад үг хэлэх хэрэг олж авдаг юм байлээ. Өмнө нь та бүхэн пүрэв дэрж гишүүн их улсын хурлыг даргалж байхдаа би байр суурьтай учраас гээд энэ санал руугаа шилжиж ирээд үг хэлээд дараа нь хуралдааныхаа даргалагчийн судал руу очиж ирснийг санаж байгаа бах. Энэ жишгийг бол тогтоогоод авах бол манай парламентын үед бол бас дэвшил гэж үзэж байгаа. За томилгоотой холбоотой асуудал бол парламентын спикерийн эрх мэдэл огт байдаггүй юм байлээ. Парламентаас томилох албан тушаалтнуудын томилгоонд хамгийн хүчтэй санал бодлоо илэрхийлж оролцох субъект нь ерөөсөө байнгын ороод. Энэ байнгын ороодын эрх мэдлийн чуулганы эрх мэдлийг парламентын спикерийн улсын их хурлын дарга булаач хэрэгжүүлж болохгүй гэдэг зарчим үйлчилдэг юм билээ.